Хөтөлбөр үргэлжилж байна. Монголын цемент үйлдвэрлэгчид хамтран анх удаага Цемент Экспо 2025 үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаагаар цемент үйлдвэрлэлийн салбарын олон улсын чиг хандлага болоод шилдэг технологи, арга туршлагын талаар хэлэлцсэн байна. Түүнчлэн энэ салбарт тулгарч байгаа бэрхшээлийн талаар санал солилцжээ. Цемент үйлдвэрлэгчдийн зүгээс төр хувийн хөвшлийн уялдаа холбоог сайжруулах нэн шаардлагатай байгааг онцолж байна. Мөн аж үйлдвэржилтийн салбарын хөгжлийг түүчилгэсдийн хувьд үйлдвэрлэл эрхлэх ээлтэй орчин байхгүй байгааг төр бодлохоор анхаарах хэрэгтэй байна гэсэн юм. Тухайлах юм бол хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилт харилцан адилгүй ялгамжтай байгааг засах шаардлагатай гэдгийг онцолж байна. Мөн засгийн газраас импортын цементийн татварыг тэглэх эсвэл бууруулах гэнтийн шийдвэр гаргаснаар ирсэн нь үйлдвэрлэгчдийн хувьд асар их хохирол авчирдаг гэдгийг ярьж байна. Тэгээ манай энэ салбар бол яалтчгүй маш их хүнд ийм цаг үеийг туллаа л да. Ковидоос ахуулаад, хил хаагтаас ахуулаад тийм ээ. Бүх төрлийн одоо инфляц, үйл ажиллагааны ингээд бүх одоо нийлүүлэлт барилгын одоо материалын түүхийд нийлүүлэлтийн үн өсөлт, эрчим хүчний үн өсөлт, мөн одоо тээврийн одоо үн маш их өссөн. Энэ бүх нөлөөллүүд одоо цементийн одоо үйлдвэрлэлд маш их сөргөөр нөлөөлж байна. За мөн одоо дээр үед 100% одоо бараг 100% импортын цементээс хараат байхад цементийн үнд хойд одоо нэг тонн $110 байсан бол өнөөдөр бол тонн нь бараг $60 болж буурсан. Ийм нөхцөл байдалд бол мэдээж одоо ханш унсан нөхцөл байдал мөн одоо энэ эдийн засгийн үнэлтэд бас нөлөөллөө л дээ. За одоогийн байдлаар ковидын нөлөө тий. За тэгээд бусад шалтгаануудын улмаас баруун бүсийн цементийн хэрэглээ маань бас төдийлөн их сайн биш байгаа. Ер нь бол баруун бүсийн цементийн хэрэглээг бүрэн хангах боломж бол биднэрт байна. За бидэнд тулгарч байгаа асуудал бол за тээвэр логистикийн асуудал байна, тийм ээ. За дэд бүтэц тий автозам болон эрчим хүчний асуудлууд бас тулгарч байна. За дээрээс нь нэмээд мэрэгжилтэй одоо боловсон хүчний хүндрэлүүд бас тулгарч байна. Аж үйлдвэрийг одоо ингээд хөгжүүлэхэд түүчилээд явж байгаа энэ хүмүүст ингээд бодлогын дэмжлэг үнэхээр тутмаг байна. За энийгээ бид нэр ярилцъя. Нээлттэй ярилцъя. Бас дээр нь одоо энэ тээвэр логистикийн одоо хүндрэлүүд те мөн одоо олон нийтэд ингээд цемент одоо яаж үйлдвэрлэж хитэн хичнээн хүн энэ салбарт ажиллаж байгаа те. Цаашдаа бид нар ер нь юу зорих ёстой, ногоон технологи руу одоо зорих ёстой гэдэг дээр бол бүх санал нэгдэж байгаа гэж ойлгож байна. Гадны улс оронд цементийн үйлдвэрлэлээ бодлогоор дэмжсээр байдаг. Тухайлах юм бол Хятад улсын цементийн зах зээлийн хэмжээ 2 тэрбум тонн буюу массын үйлдвэрлэл байдаг тул өртөг 50%-аар бага байдаг байна. Харин манай улсад зах зээлийн багтаамж ердөө 2 сая тонн. Харин дотоодын эдийн засгийн савлгаанаас үүдэж үйлдвэрлэлийн өртөг өндөр байсаар байгааг онцоллоо. Тухайлах юм бол сүүлийн 2 жилийн хугацаанд эрчим хүчний тариф 36.2%-аар өссөн бол төмөр замын тариф 45%-аар өссөн нь цементийн үн өртөгт шууд нөлөө үзүүлж байгааг тодотгож байсан юм а.